Эмэгтэй хүнийг илүү чамин нандин үзэсгэлэнтэй гоё харагдуулдаг зүйл бол яхаа аргагүй гоё чимэглэл аксессуар зүйлт байдаг. Яг одоо би мөнгөн гоё гэдэг дэлгүүр дээр ирсэн маань дуучин Төмөн Үлзийн найз маань энэ дэлгүүрээр үйлчлүүлдэг юм байна. Энэ дэлгүүрийн гоё чимэглэл энэ тансаг эдлийн тухай бас мэдээлэл их хуваалцах гэдэг ингээд бид хоёр дээрсэн байна. Сайн байна. За мөнгөн гоё дэлгүүрийн тухай. За ер нь та бүхэн харж байгаа. Бүх гоё чимэглэлүүд нь маш гоё чамин гоё харагдаж байгаа. Хүнийнүүдэн тусгаар. Тэгээ би анх эхлүүрийн нүгээр алхаж явж байгаад энэ дэлгүүрийг анх мэдсэн. Ингээд харахад бол маш олон гоё чамин тансаг зүйл. Гэхдээ дээрээс энэ дотор чинь бүр нүд ирэж байгаа юм чинь. За тийм энэ хэсэг бол маш гайхалтай хэсэг байгаа. Энэ чулуун маань болохоор хүний биед маш хэрэгтэй, маш гоё энергийн тийм давтамж өндөртэй чулуу байгаа байхгүй. Болор тэгээд хөрмөнгийн хоёр чулуунаас гаргаж авсан энергийн чулуу. Тэгээд энийг бас терагерц гэж нэрлэдэг юм байл л. Одоо нөгөө наасаа хайх тусам, хөгшрөх тусам хүний нөгөө дархлаа муудан тийм ээ энерги нь багасаад ирдэг. Тэгэхээр ерөөсөө энэ чулуу тэр хүний энергийг ингээм байнга тогтворжуулж яадаг. Тэгээд эдэсийг нь сэргээж айгуу гоё ер нь бол гоё юм байлаа. Хоёр талаасаа ч гэсэн гоё юм. Тийм хоёр талаасаа гоё тансаг гоё харагдаж байгаа. Тэгээ би чамд маш гайхалтай юмыг үзүүлмээр байна яка. За. Яг энэ чулууг яг энергийн мөн үү биш үү гэдгийг батлахын тулд одоо хоёулаа нэг юм торшиж үзье. За ингээд ийм хурдтай айлж байгаад тэгэл ерөөсөө энергийнхэн давтамж нь ийм өндөр учраас энэ мөс шууд ингээ хайлж байгаа байхгүй. Гайхалтай байгаа. Халуун юм дээр хөргөж байгаа юм шиг хайлж шин. Тий. Энэ одоо хүний нүүрний нөсөө толб те өрчлөө суухаа сэргийлж гин цусны эргэлт бодисын солилцоод эерэг нөлөө үзүүлж гин. Давхар эднийхэн маань чулууга захиалж авчираад эндээ хүссэн загвараар хийлэгдээ. Тийм учраас эрчүүд маань ялангуяа хөөрөг захиалж хийлгээсэй гэж би бодож байна. Тэгэхээр энэ дэлгүүрээр ирж бас хүссэн загварынхаа хөөргийг захиалаараа мөн настайчууд эрх их эргүүлдэг шүү дээ тийм ээ. Тийм учраас эрх бас байгаа. Ганц анхаарах зүйл юу вэ гэхээр хүүхэд энэ одоо терагерцийн энерги чулууг хэрэглэж болохгүй. Яагаад тэгэхээр хүүхэд маань өөрөө маш их дархлаатай энергитэй байдаг учраас энэ чулуугаас хэрэглэхийг хоригддаг юм билээ шүү эзэгчтэй. За энд Балтийн тэнгисийн яг жинхэнэ ориг хов. Балтийн тэнгисийн сав газар орчмын. Хүүхдүүдийн бас юм гоё зүйл бас бай. Туркийн яг ориг гоё идэлүүд нь яг ингэ байж байна. Маш гоё юм байлээ. Би бүр би зөндөө зүүж үтсэн. Үнэхээр гоё зөгтг юм байлээ. За энэ хэсэг болохоор зүүн өмнөд Азийн яг жинхэнэ совтнууд байгаа. Энэ бол яг жинхэнэ байгалийн ориг чулуунууд. Дандаа жинхэнэ ерөөсөө л ориг нь тийм. Тэрүүгээр энэ дэлгүүр маань бас илүү давуу тал онцлогтой юм байлээ. Дээр бас зөндөө гоё. Энд нэрээ бөөний төвхтэй мөнгө идлээ. За ингээд энэ бол одоо жишээлбэл ингээд эднийхтэй хамтарч ажилладаг нэг тийм мундаг уран дархан байт юм бэл. За энд бол одоо жишээлбэл нөгөө чопперч тийм үү рокуудын нөгөө бугуувч, колон, бөөгөж. За яг үнэ эргэтэй ч үдэ. Зөөлт. Тэгээ рок хүүхэд ч гэсэн зүүдэн шүү. Эргэтэй эмхтэй хамаах. За энэ хэсэг маань болохоор оюу, номин, болор гэх те шүрний үрцээр хийсэн шүрэн ийм идэлүүд байгаа. Энэ их гоё надад бас нүдэнд туссан дараа нь аавна гэж бодож байгаа. Эмхтэй хүний шунлаа. Шунлаа гэж те. За энэ хэсэг болохоор цагаан алтны түрхцтэй. Тэгээд өнгөө алдахгүй, хэлбэр дүрсээ алдахгүй маш чанартай. Тэгээд энэ гоё цагнууд их гоё харагдаж байгаа эмхтэй өнд. Загварууд бол өстой гоё. Загварууд бол 9 шийдэл төрөл бүрээрээ байгаа. Нөгөө Эрдэнийн чулуу эмхтэй хүн хоёр жижигхэн байгц маань нандин байдгаа гэж. Энд байна, энд байна. За энэ талын айгүй гоё хэсэг байгаад нөө хурууны уйнуудын тийм бас бүүгч байдсан байна. Уйны бүүж одоо ялангуяа урлагийн одууд урлагийнхан тийм микрофон байх. Тий. Тэгээ бас нэг гоё толгоон гоё л байгаа. Тэрийг хараалаа танаас. Гоё харагдаж байгаад одоо ганцхан урлагийн хүүхнүүд чинь юм зөөхө болцсон шүү дээ. Хурмаа яж байгаа бүсгүүчүүд ер нь л одоо хүмүүс их гоё анхаардаг. Одоо шилбэл цагаан сар бол чинь саршнэр ус эмхтэйчүүд ингэж гоё идэх гэдэг. За энэ хэсэгт бол Монголын уран дарагчдын буюу үйлдвэрийн
мөнгөн идэлүүдээ зарцсан хүмүүс юусэн энэ гоё одоо чамд тансаг идэлүүд гоё хайрцаг. Гоё хайрцаг тэгвэл гоё штэ. Тэр хайрцагнууд нь бас энд ингээ байгаад байна. Илүү маш гоёор хийгдсэн бас гоё хайрцагнууд тэрүүгээр байд юм бэлээ. Тэгээ энэ бол их гоё байгаа. 30% хямдарсан гэсэн. Цагаан сарыг тохиолдуулаад 30%. За мөнгөн гоё дэлгүүрийн одоо энэ худалдаалж байгаа гоё идэлүүд ингээд нүүрсгээд танилцлаа. Үнэхээр гоё дэлгүүр. Тэглэв хаа хамгийн гол нь би бас тайлбарлахад надад нүүр барагдан байлаа. Яа тэгэхээр бүх идэлүүд маань ориг, жинхэнэ, за байгалийн гаралтай тэгээд ер нь бол маш их таалагдсан учраас сайхан байлаа тайлбарлахад. Тэгээ бас эдгээр чинь саршны баяр гээд 30-аас 50% хямдралтай үйлчлэг бас өгч байгаа юм шиг тий цагаан сар зовс. Эрх мэсэг сайхан өсгөөчөөд өгтөд та бүхнийгаа бас урьж байна. Баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Хаяг улсын их дэлгүүрийн зүүн хойно байрлаж байна. Сэтгэл ханамжийн дээд хязгаар шинэлэг бүхнийг мөнгөн гоёогоос